2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Юн Сок Гёл тухайн өдрийн өрөө ард түмэндээ хандаж маш ностой мэдээлэл хийсний дараагаар онц байдал зарлав. Түүний мэдээлэлд Өмнөд Солонгосын парламентод олон хүнс сүр хүчний намууд үгсэн хуйлдаж, улсын эсрэг бүлэглэлийг үүсгэж, ардчилсан засаглалыг унах ордлогыг хийж байна хэмээн буруутгажээ. Ингээд оройн 22 цаг 27 минутанд нийслэл Сөүл хотод цэргийн онц дэглэм зарлагдаж, цэргүүд олноороо хотын төвд орж ирнэ. Үндэсний ассамблеийн байрыг хяналтандаа оруулах гэж оролдож эхлэв. Гэсэн ч цэргүүдийн энэ орлого бүтлгүүлтэж улмаар ерөнхийлөгчийн уг мэдээлэлээс хойш 6 цагийн дараа үндэсний ассамблея яаралтай уралдан цэргийн онц байдлыг цуцаж ерөнхийлөгч Юн Сок Гёлын санаархлыг үгүй хийжээ. Эдгээр энэхүү үйл явдал орчин цагийн Солонгос улсын улс төрд харагдаж сонсогдож байгаагүй шин зүйл мэдтгүүх боловч бидэнд арай өөр зүйлийг өгүүлдэг. Өнөө цагт бол Солонгос улс дэлхийд дахинд K-pop болон K-drama зэрэг pop соёлын давлгаа ба техник технологийн дэвшил аж үйлдвэржилт зэргээрээ танигдсан байдаг. Гэвч ердөө 50 жилийн өмнө энэ бүхэн шал эсрэгээрээ байсан гэдгийг та мэдэх үү? Тэгвэл энэ улс яаж ердөө 30 жилийн дотор өмнөх хар бараан ядуу нийгмийг орчин үеийн хүчирхэг эдийн засагтай өндөр хөгжилтэй улс болгон хөгжсөн бэ? Энэ бүхний ард ямар нууц нуугдж байгаа вэ? Тиймээс өнөөдөр бичлэгээр хэдүүл Өмнөд Солонгос улсын хар бараан нууцыг олж мэдцгээе. Солонгос улсын түүх. Солонгос үндэсний түүх бол их зовлон зүдгүүр дарлал хар бараан зүсээр дүүрэн түүх юм. Бидний мэдэх өнөө цагийн Солонгос улсын түүх нь 20 дугаар зуунаас ихтэй байдаг. 1897 онд Чусан улсын сүүлчийн эзэн таан Кожин өөрийгөө эзэн хаанд өргөмжсөний дараагаар Солонгосын эзэнт гүрнийг байгуулж. Гэвч энэхүү эзэнт гүр нь 1910 онд Японы эзэнт гүрний даралалд орж Японы колони ус болсон байдаг. Энэхүү колоничлын үед Япончууд Солонгосын ард түмний хэл соёл түүх зэргийг устгах бодлого баримтлан олон сая эмэгтэйчүүдийг бэлгийн мужлогт оруулан дарлаж байв. Япончуудын энэ мэтлэн олон аймшиг зүйлсийг ганц Солонгос гэлтгүй хэрэгжүүлсэн бөгөөд тэр тухай харин дараагийн бичлэг дээр ярьж өгнө. Ийхүү цаг явсаар 1945 он болж Японы эзэнт гүрэн албан ёсоор дэлхийн 20 дугаар дайнд бууж өгөхөд Солонгос улс иргэн эрхчлөө тусаар тогтнолыг олж авч. Гэвч энэ эрхчлөө нь бас амар болцсонгүй. 1945 он гэхэд Солонгосын хойд хэсэг буюу Хятадтай хэлдэг их газрын хэсэг зөв толгойд ус 8 дугаар сард манжуурч явуулсан цэргийн ажиллагааны дараагаар өөрийн хяналтыг тогтоогоод байв. Мөн энэ цэргийн ажиллагаанд Монгол цэргүүд оролцож байсныг бүү мартаарай. Харин Солонгосын өмнөд хэсэгт Америк нэгдсэн улсын цэргүүд хяналтаа тогтоосон бөгөөд дайны дараа их гүрнүүдийн санал зөрөлдөөний улмаас Солонгосыг 1945 оны 9 дугаар сарын 20-ны өдрөөс ихтэн 38 дугаар өргөөр 2 хуваасан байдаг. Ийхүү явсаар 1940 оны сүүл үеихэд саяхан холбоотон байсан Америк нэгдсэн улс ба зөвлөлт холбоот улсууд зөрчилдөх болсноор Солонгосч мөн албан ёсоор 2 хуваагдаж өөр өөрсдийн улсыг байгуулж. Улмаар 1948 онд Солонгосын хойгт зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр цэргийн офицер Ким Ир Сен коммунист бүгд найрамдах ардчсан Солонгос улсыг байгуулсан бол өмнөд хэсэг нь Америк нэгдсэн улсад цагаачлан он удаан жилийг өнгөрүүлсэн Ий Син Ман бүгд найрамдах Солонгос улсыг Америкийн тусламжтайгаар байгуулж. Тиймээс ердөө 2 жилийн дараа Ким Ир Сений ардчсан Солонгос улс өмнөд хэсгийг цэргийн хүчээр нэгтгэж авахар шийдэж 1950 оны 6 сарын 25-нд 38 дугаар өргөрийг даван бүрэн хэмжээний байлдааны ажиллагаа эхлүүллээ. Ийхүү Солонгосын хойгт дайны гал дүрүүлсэн бөгөөд тун удалгүй уг дайнд Америк нэгдсэн улс тэргүүлэн Нүбийн 16 орны цэргийн хүч мөн бүгд найрамдах Хятад улс цаашлаад зөвлөлт холбоот улсын цэргүүд татагдсан орж. Ингээд 3 жилийн турш өрнөсөн Солонгосын дайны улмаас 4 сая гаруй хүн амин өргөдөж 1953 оны 7 сарын 27-ны өдөр талууд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар Солонгосын дайн зогссон байна. Гэвч албан ёсоор дайн хизээч дуусаагүй ба одоо хүртэл уг гал зогсоох хэлцээр нь хүчинтэй хэвээр байгааж. Ерөнхийдөө дайн хизээл бол хизээ эхэлж болно гэсэн үг юм. Ийхүү Солонгос үндэстэн үзэн сурталчилсан улмаас дотооддоо 2 хуваагдсан дараагаар өөр өөрсдийн замналаар хөгжих болж. Хэдийгээр тухайн цаг үед нь энэ хоёр улс нэг гараанаас ихсэн боловч одоо уг хоёр улсын нөхцөл байдал ихээхэн ялгаатай байдгийг та бүхэн надаар хэлэлтгүй мэдхүлээ. Тийм учраас одоо Өмнөд Солонгос улс хэрхэн өнөөгийн төвшөнд хүрснийг ярилцъя. 2. Өмнөд Солонгосын замнал. Өмнөд Солонгос улс өнөө цагийн өндөр хөгжсөн төвшөндөө очих өмнө ихээхэн хүнд бэрхшээлтэй замыг туулсан билээ. 1953 онд өндөрлсөн дайны дараа Сөүл хот бүрэн сүрж улс орон даяар дэд үтс нуран унсан байв. Ард иргэдэн ажилгүй, орон гэргүй өсөглөн дэрвэгдсэн байлаа. Улмаар дайны дараах Өмнөд Солонгос улс дотоодын нийт бүтээгдэхүүн үлэм хэмжээгээр буурсан бөгөөд бүр Африкийн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнээс бага байсан гэж та хүн бодов. Хэдийгээр дайны дараах эхний хэдэн жил Өмнөд Солонгос улсын нөхцөл байдал хэцүү байсан ч Америк нэгдсэн улсын тусламжтайгаар нөхцөл байдал арай сайжирч эхэллээ. Гэсэн ч нөхцөл байдал бүрэн сайжраагүй. 1960-ад он гэхэд бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Син Ман улс орноо дарангуулын дэглэмд оруулсан байлаа. Түүний засаглалын үед Солонгос улс Америкаас бүрэн хараатуулж коммунизмын эсрэг маш хүчтэй үзэл суртал бүхий орон болсон байв. Мөн түүний дэглэмийн үед коммунизмыг дэмжсэн гэсэн үндслээр 100 мянга гаруй иргэдийг цаазалсан байдаг. Гэсэн ч ерөнхийлөгч Ий Син Маны дэглэм удаан оршин тогтноогүй бөгөөд тэрээр 1960 онд болсон эсэргүүцсэн жагсааллын дараагаар эх орноо орхиж Америк руу зүгтэн тэндээ насан эцэлж. Ийхүү түүний дараагаар Солонгос улс дахин ардчлалын замаар явах гэсэн боловч удалгүй дахин дарангуулын системд орсон байдаг. 1961 онд генерал Пак Чон Хи цэргийнхний хүчээр
засгийн эрхийг хүчээр аван төрийн эргэлтийн 1979 он хүртэл бүгд найрамдах Солонгос улсыг удирдаж, түүний үед UC системийн нэрээр дарангууллын засаглал тогтсон бөгөөд Пак Чон Хи эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, эдийн засгийн үсрэнгуй хөгжлийг бий болгосон ч хувь хүний эрх чөлөөг бүрэн хязгаарлажээ. Ерөнхийлөгч Пак Чон Хи 1979 онд бие хамгаалагчдаа буудуулан хөнөөгдсөн бөгөөд сонирхолтой нь түүний охин Пак Гён Хи 2013 онд Өмнөд Солонгос улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон ч удалгүй огцорсон. Улмаар түүний үхлийн дараа 1980-ад онд Гуанчжоу хотод ардчлалыг шаардсан оюутны бослого болсон ч Өмнөд Солонгосын их баригчид уг бослогыг хүч хэрэглэн дарж олон залуусын амь насанд хүрсэн байдаг. Гэсэн ч Солонгосын ард түмний тэмцэл зогсоогүй бөгөөд эцэст нь 1987 онд одоогийн үндсэн хуулийг баталснаар ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан ус болон хөгжих замдаа оров. Өмнөд Солонгос улсад 1961 оноос 1980 оны хооронд 4 удаа цэргийнхний дэмжлэгтэй төрийн эргэлт болж исэн бөгөөд энэ тухайн цаг үеийн улс төрийн байдал хэр докторгүй байсныг илтгэж байгаа юм. Гэсэн ч энэ цаг үед Өмнөд Солонгос улс эрчимтэй аж үйлдвэрлэсэн бөгөөд ердөө хэдэн жилийн дотор үйлдвэрлэгч улс болж хөгжлийн суурин тавигдсан байдаг. Жишээлбэл ерөнхийлөгч Пак Чон Хи өөрийн дэглэмийн үедээ аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг явуулсан бөгөөд үүний ачаар өнөөгийн Samsung, LG, Hyundai зэрэг компаниуд дэлхийн хэмжээний болж өргөгдсөн байна. Ингэж төрөн гарсан томоохон корпорациудыг Солонгост Chaebol хэмээн нэрлэдэг бөгөөд өдгөө Chaebol бол Солонгосыг далдаас удирддаг асар том бизнесийн бүлэгэл болон хувирсан байдаг. Ингэж Солонгос улс ердөө 20 жилийн дотор ядуу буурай улсаас өндөр хөгжилтэй улс болон хувирсан ба солонгосчуудаас бид олон зүйлийг суралцаж байна. Гэвч бүх зүйлийг мэдээж биш шүү дээ. Учир нь Солонгос улс өсрөнгөө хөгжлөөс үүдэж өдгөө эдийн засаг нийгэм улс төрийн гүн хямралд орсон бөгөөд Солонгос улсын их өсөлтөнд ирчимтэй саарсаар л байна. Харин яагаад гэдгийг дараагийн хэсэгт ярьж байна. Би танад маш хэрэгтэй нийгэм хийж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая subscribe-ыг цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номонд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчгийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурилж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаарах ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад хотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ сандахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хаяг буюу Popculture-ийн хэмээн сайтаар ороод шууд цахилаад үнэгүй хүргүүлээд аваарай. Хүргэлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчих. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлж гэсэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтэх цогц системийг гартаа оруулна гэж боддоо. 3. Солонгосын хар бараан тал. Өмнөд Солонгосын нийгэмд улс төр аюулгүй байдал, эдийн засаг болон хүн амын томоохон сорилтууд тулгараад байна. Гэвч тэдгээрийг улс төрийн PR, соёлын экспорт, зөөлөн хүчний болгороо дэлхийн улс орнуудаас амжилттайгаар нууж ирсэн. Гэвч сүүлийн жилүүд эдгээр асуудал нь илэрхий болж олон нийтэд дэлгэгдэх болж. Эдгээрийн ихэнх нь хүн ам зүйн асуудал юм. 2021 оноос хойш Өмнөд Солонгосын хүн ам жил бүр тогтмол буурсаар байна. Үүний гол шалтгаан нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн түвшин дэлхийд хамгийн бага байгаа. 2024 оны байдлаар ердөө тэг 168 байгаа явдлага. Энэ хүн ам сэлбэгдэх түвшнээс даруй 2 дахин бага үзүүлэлтүүлээ. Төрөлтийн бууралтад нөлөөж буй хамгийн том хүчин зүйл бол амжиргааны хит өндөр зардал. Сүүлийн жилүүдэд Сөүл, Пусан зэрэг томоохон хотуудад орон сууцны үн тэнгэр татсан олон гэр бүлийг хүүхд төрүүлэхээс татгалзахад хүргэж байгаа. Мөн олон улсын нөхцөл байдал зэрэгс хамаарат Өмнөд Солонгос улсын эдийн засаг саарч, Chaebol буюу томоохон корпорациудаас хамааралтай бас соорлого. Хэрвээ Өмнөд Солонгос улс хүн ам зүйн асуудлаа яаралтай шийдэж чадахгүй бол ердөө 100 жилийн дотор ихэд Өмнөд Солонгос улс мөхөхөд нэлээд ойрхон болсон гэдэг байгаа ажээ. Нөгөө төгөр ажил хүчний зах зээл өндөр шалгуур тавигддаг тул солонгосчууд хүүхдийн боловсролд онцгой анхаарал хандуулдаг. Гэвч энэ тэдэнд асар их дарамт учруулдаг. Жишээ нь Солонгост эцэг эхчүүд олон сая вон төгрөгийг сургуулиас гадуурх давтлага сургалтуудад зарцуулдаг бөгөөд зарим нь амьдралын хадгаламжийг бүх бүтэн хүүхдийн боловсролд зориулдаг. Энэ хэдийгээр эцэг эхийн үүрэг хариуцлага мэт боловч бод үнэн дээр хүүхдүүд болон эцэг эхэд ихээхэн дарамт болдог байна. Энэ мэт өрсөлдөөнтэй орчин хүүхдийг дарамтанд оруулж сэтгэл зүйн асуудалтай болгодог ба сургуулийн орчин дахь дээрлэлтэнд тулгамдж байгаа асуудлын нэг байна. Энэ талаар зөндөө л кино байдаг шүү дээ. Гэвч энэ талаар та олон янзын түүх ярианууд сонссон байх учраас одоо алгасъя. Солонгосын нийгэм тулгамдж буй өөр нэг асуудал бол хөгшрөлт байна. 2024 оны байдлаар нийт хүн амын 18% нь 65-аас дээш насны иргэд байгаа бөгөөд энэ тон 2050 он гэхэд 40% хүрэх төлөвтэй байна. Ингэснээр ажил хүчний хомсдол, тэтгэврийн тогтолцооны ачаал, залуусын татварын дарамт зэрэг шин сорилтод үүссээр байгаа. Мөн Солонгост ахмад настуудын 20 орчим хувь нь ядуурл авсан бөгөөд үүгээрээ хөгжилтэй орнуудыг тэргүүлж байгаа. Бүгд найрамд Солонгос улс дээрээс нь нийт төсвийнхөө 30 орчим хувь буюу 70-аас 80 их 80 воныг зөвхөн ахмад насны халамж, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг ба энэ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Эрүүл мэндийн салбарт сүүлийн хэдэн жилийн турш маш хүнд нөхцөл байдал байгаа бөгөөд өнгөрсөн онд буюу 2024 онд Өмнөд Солонгос эмч, сувилагч нарын томоохон ажил
ажил аял болсон билээ. Учир нь Солонгост 1000 хүнд дунджаар 2.6 эмч ноогддог бол гоо сайхны мэс засагчдын тоо огцом өссөн нь эмнэлгийн тэнцвэрт байдалд сөрөөр нөлөөлдөг байна. Учир нь Солонгос улсад байдаг хэд өндөр гоо сайхны стандартаас үүдээд 1000 хүн тутмын 19 нь гоо сайхны мэс засалд орсон байдаг ба уг тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Үүнээс үүдээд эрүүл мэндийн анхан шатны тусламж хүртэл муутай хөдөө орон нутагт бүрч доор байгаа ч Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарын хямралыг улам бүр гүнзгийрүүлсээр байгаа. Мөн Өмнөд Солонгосын ажлын соёлжин гэсэн хэд токсик байдлаас үүдээд шин залуу ажилчдыг ажлаас хашрах, ажлын байрыг эрт орхих эсвэл гадаад руу цагаачлах шийдвэр гаргахад хүрдэг. Сүүлийн жилүүдэд ч Өмнөд Солонгосын эдийн засаг хурдтай өсөж байгаа нь баян ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж нийгмийн тулгамцсан асуудлын нэг болсоор л байна. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын баячууд улам баяжиж жирийн иргэд нь улам ядуурч байгаа л гэсэн. Уг асуудал хэр дамжирсан байгааг алдарт найруулагч Бон Жүүхүүгийн Паразит буюу Шимж кинон дээрээс та бүхэн харж болно. Шимж киноны тухай кино задан сугаас та бүхэн олж үзээрэй. Гэвч хэрэг бид эдгээр асуудлын үндсийг олъё гэвэл яалтчгүй Өмнөд Солонгос улсад сүүлийн хэдэн жилийн турш нүүрлээд буй улс төрийн хямралыг дурдах хэрэгтэй байлаа. 4. Солонгос маягийн улс төр. Сүүлийн 20 жилийн турш Өмнөд Солонгос улс гүн засаглалын хямралд өртсөн нууц бишээ. Учир нь энэ 20 жилд сонгогдсон ерөнхийлөгч нарын бараг ихэнх нь эрх мэдлээ хэтрүүлэн авилга авсан эсвэл ойр дотныхонтоо давуу байдал олгосон хэрэгээр шүүмжилт өртсөн ардчлалын тогтвортой байдал сорилт үүсгэсээр ирж. Тухайлбал 2009 онд ерөнхийлөгч асан Но Му Хён авилгалын хэрэгээр шалгагдаж байхдаа амиа орсон улс төрийн шудраг ёс суртахууны асуудлыг улс орон даяар сүгсэн томоохон эмийг нэлээ. Харин түүний дараагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Lee Myung Bak 2018 онд авилгалын хэрэгт буруутгагдаж хоригдож эрх мэдлээ ургуулan ашигласан ил болсон. Үүний дараах ерөнхийлөгч Пак Гён Хэн бас найз Чо Сун Шилийн төрийн хэрэгт туйлбсаар оролцуулсан гэх хэрэгт холбогдож томоохон зөвлөнийг дэгдэж байв. Үүний дараагаар ерөнхийлөгч Пак Гён Хэг огцруулахаар Өмнөд Солонгосчууд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл 8 сарын турш жагсаал цуглаан зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь ерөнхийлөгч Пак Гён Хэг судлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон байдаг. Харин сүүлийн хямрал нь 2024 онд ерөнхийлөгч Юн Сук Ёл парламентын эрх мэдлийг хязгаарлаж хэвлэлийн эрхчлөөнд халтсан шийдвэр гаргаснаар дахин дэгдэж тэрээр үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар огцорсон юм. Өмнөд Солонгосчуудын хувьд ерөнхийлөгч Юн Сук Ёлын гаргасан энэхүү үйлдэл нь өмнөх зууны 4 удаагийн төрийн эргэлт цэргийн дарангууллыг дахин сануулсан бөгөөд Өмнөд Солонгосын ардчлал нь төгс биш гэдгийг бидэнд сануулсан хэрэг болсон юм а. Эцэст нь эдгээр бүх асуудлыг Солонгос улсын зөөлөн хүчний маш үр дүнтэй бодлогод ашиглан дэлхийн нийтээс далдалдаг ба BTS, Blackpink, Squid Game, Parasite зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчд болон контентуудаар дамжуулан улсынхаа гой сайхан дүр төрхийг сурталчилж дотоод асуудлаа нууж чаддаг. Бас Samsung, Hyundai зэрэг корпорациудын ашиг орлогын эдийн засгт үзүүлж буй өсөлт зэргээр дамжуулан бодит амьдрал дахь ажилгүйд залуусын ядуурл, гэр бүл салт зэрэг асуудлыг сүйтгэүүлдэг. Мөн төрөөс шууд цензур тавихгүй гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээний агуулгыг зөөлрүүл сөрөг мэдээллийг багасгаар гарга ашигладаг. Үүний жишээг бол өмнө дурдсан эмч нарын ажил хаялтыг төр зүрийн үл ойлголцож мэтэр тайлбарсан явдал гарч ирсэн. Үүний үр дүнд Өмнөд Солонгос улс нь гадаадын орны хүмүүс ялангуяа залуусын дунд мөрөөдлийн орн гэх ойлголтыг төрүүлж бодит хямралуудаа амжилттай нууж чаддаг үлээ. Мөн манай улсаас ямар олон тооны монголчуудын ажиллаж байгааг та бүхэн илүүдэг мэдж байгаа. Гэсэн ч үнэн хэрэгтэй сүүлийн жилүүдэд хөгжигний ард нуугдсан олон асуудлууд хурцтаж ил гарч ирэх болж Солонгос улс өдгөө оршихуун хямралтай нүүр тулсаар байна. Харин бидэнд тэднээс суралцах зүйл асар их байсаар л байна. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олгох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд өргөх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиод сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван тулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааны бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.